танаас эхэлдэг. Хинч таныг ингээд өөрчилж чадахгүй. Тэгээ таачсан өөр хүмүүсийг өөрчилж чадахгүй. Hi everyone, so disclaimer, this video will be in Mongolian because a lot of people have requested that. But I hope you guys enjoy this video. Сэмэнөө өнөөдөр би энэ бичлэгээ монголоор хийж байгаа. Та нарын уул би бичлэгнүүдэд англиар хийдэг. Гэтэ олон хүмүүс надлуу ингэ бичиж ийм бичлэгнүүдээ монголоор хийж болох уу гэж асуусан болохоор би ингээд тгийгэж батсан байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор би жоохон монгол хэллээ жоохон сайжруулмаар байгаа. Тэгээд энэ монголоор ингээд бичлэг хийж үзье гэж бодсон байгаа. Тэгээд би танаас мэдгүй ах намайг Анужин гэдэг. Тэгээд би хэдхэн хоногийн өмнө би 21 нас хүрсэн. Тэгээд биний бичлэгнүүд болохоор дан жоохон mindset-ний талаар гэх юм уу талаар амирх бичлэг хийдэг аа. Тэгээд би өөрөө тийм юм амар дуртай болохоор ингээд амирх ингээд бичлэг хийхээр надад амар таалагддаг. Тэгээд та нарт энэ бичлэг таалагдасаа гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн бичлэгээд би яаж glow up хийх вэ гэж ярих чаа. Тэгээд би ингээд хаяа бичлэг хийхээр одоогийн би хаяа бичлэг хийхээр үсээ янзлахаа эсвэл өөр юм хийж ингээд өөр юмнаар талаар ярьдаг байгаа. Тэгээд та нар ингээд дараа ингээд үдж байгаарай. За одоо ингээд хамгийн ихний tips нь болохоор яаж glow up хийх вэ гэхээр би энэ бичлэгэн дээр одоо ингээд яаж үсээ янзлах уу эсвэл яаж нүрээ яах уу хуцаа яах уу гэж тийм нэг талаар яахгүй харин зүгээр эхлээд glow up гэхээр хүмүүс бодохоор даан ингээд түр би нүрээ гой борчих юм байна эсвэл гой үсээ янзлах юм байна эсвэл хуцаа гой яах юм байна гэж боддог. Гэхдээ glow up хийх гэхээр заавал дотроосоо эхэлдэг. Дотроосоо эхэлдэг нь юу вэ гэвэл чи өөрийгөө яаж бодж байна гэс эхэлдэг байхгүй юу. Тэгээ та ингээд өөрөө амар гоё үзэсгэлэнтэй хүн байж болно. Гэхдээ таны бодол бол ингээд амар өөрийгөө ингээд би үзэсгэлэнтэй биш гэж бодох юм бол ингээд хүмүүс таны энержиг чи ингээд уншдаг. Таны ингээд бодол юу ч амар уншдаг болохоор таныг тийм л гэж бодно. Таны бодж байгаагаар тэр хүмүүс таныг тэгж бодно. Тэгэхээр та өөрийгөө ингээд амар сайн хөөрхөн ухаантай гэж бодох юм бол таныг хүмүүс тэгж бодно. Эхлээд та ингээд өөрийгөө дотроосоо эхлээд тэгээд дараа нь гаднаас чи ингээд өөрөө ингээд хүмүүс ингээд амар хүмүүс таныг одоо амар үзэсгэлэнтэй ухаантай гэж амар сайн талаар нь бодно. Тэгээд эхлээд дотроосоо ягаа тэгээд дараа нь гаднаасаа ингээд угаасаа ингээд шууд ингээд таныг хүмүүс ингээд тань руу илүү татагдаж эхлэн гэх юм уу. Илүү таныг ингээд таны харж байгаа өнцгөөс хүмүүс таныг ингээд харна гэж яаж чинь үсээ би янзлахтаа энэ bodyguard heat protection spray хэрэглэж байгаа. Би бол өмнө хэрэглэдэг юм үсэндээ юм хэрэглэдэг байсан. Тэгээд одоо нь эхэлж байгаа. Яагаад гэвэл миний ус маань жоохон гэмтсэн байгаа учраас тэгээд энийг одоо хэрэглэнэ. Only for the night, I'm a kid.
Тэгээд хоёр дахь зүйл маань бол бүхэн танаас эхэлдэг. Таны бодлоос, таны юу жаа, юу сонсож байгаа, хинтээ ямар хүмүүстэй байж байгаа гэх тань бүхэн танаас эхэлдэг. Хинч таныг ингээд өөрчилж чадахгүй. Тэгээд таачсан өөр хүмүүсийг өөрчилж чадахгүй. Та эхлээд өөрийгөө өөрчилж ийж дараа нь таны ирэнд ойрхон байгаа хүмүүс таны ингээд хараад ингээд өөрчлөгдөж болно. Гурав дахь зүйл маань бол одоо өдөр болгон өглөө орой болгон унтахаас өмнө бас өглөө яг боссны өмнө дараа нь affirmations сонсвол толгойчин илүү ингээд мэдээлэл авах юм юутай болдог. Яагаад гэвэл яг өглөө босоод яг унтахаас яг өмнө таны толгойчин ямар бета давлаг ингээд байдаг. Тэгэхээр бета гэж бодож байна. Тэгэхээр та яг тэр үед юм сонсгоо таны тархинд илүү ингээд юм сайн ордог гэх юм уу. Одоо та ингээд unconscious mind руу шууд ингээд ордог. Тэгээд тийм үед affirmations гэж ингээд та нар магадгүй мэдгүй магадгүй тэр нь болохоор энэ YouTube дээр ингээд affirmations гэд бичээд үзэх юм бол ингээд тэр гэж сонсоод байх юм бол тэр нь болохоор ингээд өөрийгөө ингээд би чадна, би амжилттай болно, би амар ухаалаг, би бүхэн чадна гэд ингээд тэр ингээд өөрийн талаар ингээд магтаал ингээд хэлнэ гэсэн үг барыг. Тэгээ тэрийг сонсоод байх юм бол ихэндээ жоохон сонир санагдчих магадгүй. Яагаад гэвэл та ингээд итгэхгүй ч магадгүй. Тэгтээ та ингээд улам сонсоод байх юм бол таны тархин чинь дараа нь ингээд бүр орцсон байдаг. Тэгээ дараа нь та өөрийгөө ингээд нэг юм болоход одоо та өөртөө илүү ихтэй байна. Та одоо ингээд өөрийгөө чаддгүй гэж утсан бол одоо тэрийг сонсоод байх юм бол би магадгүй чадгал юм байна шүү дээ гэж таны ингээд тархич ингээд дотроос ингээд өөрчлөлтөө байхгүй юу. Тэгээ таны ингээд илүү дотроосоо ингээд юм өөртөө ингээ илүү ингээд ажиллах юм бол танд илүү боломж нар ирнэ. Тэгээ та өөрийгөө магадгүй нэг боломж тань гарах юм бол тэгээ та магадгүй би нэг магадгүй чадахгүй байхаа эсвэл би арай энд чадахгүй байхаа эсвэл тийм ингээд амар хүмүүс бодол гардаг гэдэг ихтэй өөрийгөө ингээ дахиад ингээ илүү багаар өөрчлөж явах юм бол би нэг ингээд тушаад үзье гэж болно. Би нэг алдсан гэсэн би ингээд тушаад үзье гэд таны ингээд толгойч өөрчлөл тань амар их хүнэлт болно. Тэгэхээр та ингээд нээлтийг болоолах юм бол өөрөөгөө ингээд яалах юм бол танд илүү ихтгэл ингээд дотроос ингээд жинхэнэ glow up гэж хийж ингэж хаж болно. Тэгээ та өөрөө эхлээд өөрөөсөө дотроосоо эхлээд тэг гадна шагаа илүү glow up гэж харагдана.
За ингээд болно. Ингээд үсээ ингээд би хайда өглөө болгоно. Завтал ингээд янзлцдаг. Тэгээд үсээ ингэж яхаар илүү ингээд үс маань хидоног ингээд амар арзаахгүй зүгээр ингээд хэвийн байдлаар ингээд яг ийм хөр байдлаар байдаг болохоор би амар ингээд үсээ ингээд орох амар дуртай. Тэгээд өглөө болгоно одоо ингээд бүхэн танаас би дахиад хэлж байна. Тэгээд бүхэн танаас өөрчлөн эхэлнэ. Та хэд ингээд амар үзэсгэлэнтэй амар хөөрхөн байсан гэсэн та өөрийгөө амар муухай гэж бодох юм бол та хүмүүст муухай харагдана. Та хамгийн ихэнд болохоор дотроосоо хэлж иж та өөрийгөө мэдчихэж өөрийгөө маш сайн мэдчихэж тэгжиж илүү дотроосоо inner glow up ингээд байх юм бол танд илүү их мэдэрдэг гэж хэлэх юм. Тэгээд дахиад яаж өөртөөгөө ингээд илүү ажиллах вэ гэх юм бол амар их бичих байгаа. Тэгээд энэ нь болохоор би англиар бол journal prompt гэдэг Pinterest-ээс ингээд journal prompt гэдэг асуух юм бол ингээд бүх амар бол ингээд асуултнууд гэж байдаг. Тэгээд та нар тэдрийг аваад скул ингээд монголоор орчуулад ч юм уу тэдрийг ингээд өөрийнхөө утсан дээрээ ч юм уу скул өөрийнхөө таасан дээр тэр асуултанд хариулаад байх юм бол та өөрийгөө илүү мэддэг болно. Та өөрийгөө илүү мэддэг юм бол би энэ талдаа жоохон муу юм байна. Скул энэ талдаа амар сайн байна. Тэгээд өөрийгөө илүү мэддэг болно. Тэгэхээр яагаад өөрийгөө илүү мэдэх төлхөөр одоо ингээд key бол одоо төлхөөр бол та өөрийгөө илүү мэдчихэж та бусад хүмүүсийн таны юу ч хийж гэсэн та өөрийгөө маш сайн мэдэх юм бол тэр бусдыг хийж байгаа юу ч хамаагүй байдаг. Таныг одоо нэг хүн ялангуяа ингэж хэлэх юм таныг нэг хүн улбашаа гэж дуудах юм бол чиний үс чи яагаад амар улбашаа байгаа гэхээр та ингээд та улбашаа надлуу ингээд одоо ингэж хэлэх юм бол магадгүй нэг хүн таныг чи яагаад үс чи улбашаа байгаа гэж хэлэх юм бол та ингээд уурлахгүй үстэй. Яагаад гэвэл та улбашаа өсгөө болохоор харин бас та тэр хүнийг бас юу яриад байгаа гэж хэлж штэ. Одоо ингээд би улбашаа өсөхгүй штэ. Би энэ бар устай газтай гэж хэлэх юм бол тэгээд харин тэр хүн таныг чи ямар санааштай юм бэ гэм бол та жоохон уралж магадгүй. Тэгвэл яагаад гэвэл та ингээд энэ жоохон зүг байж магадгүй. Яагаад би жоохон ааштай магадгүй гэж бодох юм уу гэж бодож олно. Тэгэхээр та тэрэнд хэлсний үгэнд жоохон үнэн зүйл байгаа болохоор та ингээд амар react хийж байгаа. Та ингээд жоохон ууралж байгаа. Харин та тэр хүн амар худлаа юм ярих юм бол ялангуяа таны өсч улбашаа гэх юм бол та ингээд тэр хүнд итгэхгүй яагаад тэр хүн худлаа ярьж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө илүү мэдчихэж хүн таныг юу хийсэн гэсэн та тэрэнд ингээд react хийхгүй. Та ингээд тэр хүнд итгэхгүй тэр хүнийг сонсохгүй ядвал та өөрийгөө илүү хамгийн сайн мэдж байгаа юм болохоор. За одоо би энийг авчихъя. Энийг ингээд авахтаа ингээд хэрэглүүлж байгаа юм. Oops. Юу гэсэн дээр жоохон. Яг ингэж болдог байхгүй.
Яг ингэж болдог. Тэгээ та нар эсвэл би илүү монголоор бичлэг хийж болж байна. Яадгүй л энэ нь болохоор бас надад монголоор ярьж чадвараа жоохон сайжруулах гэж нэг арга байгаа. Тэгээ та нар ингэ надад ярьж ясна ингээд ойлгосон дагс гэж хүсэж байна. Тэгээд та нар ингээд бас юу бодож ингээд надад дээр комент бас бичээрэй гэж хүсэж шүү. Тэгээд та нэг сайн санаарай. Бүх юм танаас өөрсдөө болдгоо шүү. Та өөрөөгөөс л эхлэн тэгээд тэгжиж илүү танд илүү glow up болно гэж хүсэж. Тэгээд та нар ингээд энэ видео үзсэн маш их баярлалаа. Тэгээд дараа уулзъя. За bye bye. Баярлалаа.